Монгол орны нөхцөлд зэрлэг амьтны ундны усны хэрэгцээг хангахад хөв цөөрөн байгуулах нь хамгийн тохиромжтой аргаар нэрлэгддэг. Тэгвэл Unitel Group 2021 оноос эхлэн Говь Алтай, Дундгов, Өвөрхөнгөн аймагуудад нийт 7 хөв цөөрмийг байгуулад байна. Цаашид иргэд малчтыг онгон зэлүүд байгаль, зэрлэг амьтан хамгаалж хөв цөөрөн байгуулан зорилготой аялахыг уриалж байна. Эрхэн гарын дорох материал ашиглан хөв цөөрөн байгуулах бай. Мембран буюу ус нэвтрүүлгүй материал 2 харьцан 3 м, байгалийн чулуу, чулууны цавуу, газар ухах багаж, газраан сонгох, хөвийг байгуулахдаа урсгалан тасарч газар доогуур шургасан, ширгэсэн булаг шандыг түшиглэн хийх боломжтой. Эсвэл бороо, цас, шаруусны үер хоригдлогдох боломжтой газар байх. Хийх алхам. Бороо цас орсон үед өндөрлөг газараас нь тэжээгдэн хөрсний усны төвшин нэмэгдэх тул урсгал доор нь тулган 2 харьцан 3 м-ийн хэмжээтэй гүн нь дээд талдаа 50 см, доод талдаа 30 см хонхоолж налуу эрэхтэй ухна. Ус нэвтрэхгүй мембран битүү дэвсэх ба зөвхөн дээд налууг ус шүүрч орж байхаар онгорхоо орхино. Дэвссэн мембрана байгалийн чулуугаар хучиж, налуу эргүүдэд чулууны цавуугаар нааж тогтов. Цавуу түрхээгүй бол чулууг хөдөлж унахааргүй өрж байршуулна. Хэдэн цагийн дараа ус шүүрч хөв дүүрэн устай болно. Нэг хөвөнд ойролцоогоор тоон илүү ус хуримтлагдах ба энэ нь хэдэн зуун амьтанд хүрэлцээтэй байдаг. Онгон зэлүүд байгаль, зэрлэг амьтан хамгаалж хөв цөөрөн байгуулан зорилготой аялахыг Unitel Group-ийн залуус уриалж байна.